Эмбүк толлуулж байна. Ихэр дөл. Зохиолч Нарангэрлийн Төвшин Баяр. Зохиолыг уншсан Самбуудоржийн Цэнд Сүрэн. Гуравдугаар бүлэг. Мэдрэмж. Намуун 30 насыг холдон хүүхдүүдийн ээж, сурган хүмүүжүүлэгч, халамжит гэргий гэгдэж яваа хэдий ч түүний гэрэлтэй унтдаг зуршил хിവэр агаад бүсгүй хүнлэнгөөс харах нэгэнд айцаасаа салсан мэт харагддагч үнэн хэрэгтээ айцтайгаа амьдарч яваагаа нууж чадсан байлаа. Түүнд ламтны засал ном эргээр нөлөөлж айц төгшүүрийг багасгасан ч бүрэн арилгаагүй юм. Бүсгүй хөөрхийн өндөр настай буурал ээжийнхээ санааг чилээхээс имэж айц гэх зүйлийг зүрхэн дотроо дарж айцын мэдрэмжээ нууж үл анзаарагдаж чаддаг болсон төдий. Гэхдээ л яаж ч хороод сонирхлоо зогсоож чадахгүй тул энд тентхийн аимшигын гэхүү чөтгөр шулам, сүнс, уран зөгнөлт нөгөө ертөнцийн тухай бүхий л кинонуудыг шимтэн үзэж таашаал авдаг зан нь хിവэрл байлаа. Тэр л үед жинхэнэ бодит зүйлс донд амьдарч байх шиг мэдрэгдэж, киноны гүн утга, зохиолчийн хэлхийг хүссэн санааг ухан ойлгож, түүнээсээ таашаал аван шүндэл болтол нойроо хомслон үздэг байлаа. Намуун зүүдээ сонирхохоо болсоор олон жил болжээ. Тэр үдшийн ламын ном заслын нөлөөгөөр бүсгүй айцаа дарах итгэл үнэмшлийг олж аван мэдрэмжээ дарж сурсан хэдий ч зүүдний зөн бэлгээ мөн хамт алдсан билээ. Энэ тухайга тэр хинт ч хэлхийг хүссэнгүй нууц хിവэр үлдээхээр шийджээ. Аргачгүй юм да. Хөөрхий буурал ээж нь энэ хорвоог орхин явснаас хойш түүний зүүдийг хинж сонирхохоо болж намуун хаяахан дотроо хүүхэд байхдаа зүүдэндээ явж байсан газрууд болон зүүдний найзаа бодож хэн байсан, яагаад түүнд тусалдаг байсан зэргийг мэдмээр санагдавч нэгэнтээ зүүдний зөн бэлгээ, сүнсний аялал хийх чадвараа аль алийг алдсан тул боломжгүй гэдгийг мэдэж байлаа. Заримдаа түүний сэтгэл зүрх орь ганцаар мэд хоосорч, хэн нэгнийг хайж, үгүйлж, хэн нэгэн ирж гайхамшгийг үзүүлэн түүний зөн бэлгийг буцаан авчирч, зүрхний хүндээ нуун дарж түгчсэн айдсын арилган чөлөөлөөсөө гэж хүсэн мөрөөдөж, дахин нисч хүссэн газраа очих мэдрэмжийг үргэлж үгүйлсээр ирсэн. Тийм цаг үедээ бүсгүй ийм боддог байлаа. Би сайхан хань нөхөр, үр хүүхэд, найз нөхдөдтэй байж яагаад дандаа ийм зүйлийг бодож өгүүлдэг юм болоо? Ер нь хүмүүст энэ тухайгаа хэлээд яриад үзвэл болохгүй гэж үү? Үгүй, болохгүй юм байна. Би хэн нэгэнд хэлвэл намайг галзуу солиотой гэж бодоод шар хатанд хэвтүүлчихнэ. Тэгэхээр хэдий болтол нуух боломжтой, тэр болтол нууя. Ийн ганцаар ярьж, ганцаар тунгааж, ганцаар шийднэ. Заримдаа түүнд байгаа бүхэн минь хий дими хоосон зүйл мэт сурч мэдэж байгаа мэдлэг боловсрол нь хинт ч хэрэггүй мэт санагдаж, хэний юуны тулд энэ эрдэм ном шинжлэх ухаан гэх зүйлийг уншиж судалж мөнгө төгрөгөө баран эрдмийн зэрэг цол хөөцөлдсөн бол доо. Хинт ч хэрэггүй зүйлсэд цаг хугацаа хөрөнгө мөнгөө барсан мэт санагдана. Өөрөөсөө асууна. Гэхдээ хизээч хариултыг олж байсангүй. Сүүлийн хэдэн сард түүний сонирхол маш их өөрчлөгдөж байлаа. Бүсгүй өөрийн дуртай шимтэн үздэг аимшигын болон зөгнөлт кинонуудаас аажмаар зүүд, далд ертөнц, үхэл, үхлийн нууц, сүнс гэх мэт тиймэрхүү зүйлийг унших дуртай болж, найз нөхдөдөө гадуур гарах, хов базаж хөөрөлдөх, олон хүмүүстэй бужигнах нь их төвөгтэй санагдах болжээ. Намуун хүмүүсийн бие биесээ муулах, тэгсэн атлаа царайг нь хараад инээх хуурамч төрх, хоосон магтаал, алт мөн гоё чимэгэл зэрэг тансаглал, бие биесээ үзэн ядах, атаархах, илүү харахын тулд нэгний хорлоход бэлэн харцыг хинээс ч илүү мэдэрч эвгүйцэн. Энэ бүх муу мухайг ганцаар харж, ганцаар мэдэрч, түүний эсрэг цор ганцаар байгаа мэт санагдана. Тиймдээ ч гав ганцаараа байх нь хамгаас сайхан санагдах болжээ. Түүнд үргэлжид ганцаардах, хэн нэгнийг үгүйлэх, хүлээх мэдрэмж байсаар. Ганцаар сууж бодолд автах болж янз бүрийн зүйлсийг туршиж үзмээр санагдаж, ганц хоёр удаа өөрийн эрэхгүй бясалгал хийж үзлээ.
Түүнд хинч бясалгал заагаагүй. Бясалгалын тухай ном эргүүлж байгаагүй атал цаанаасаа л мэддэг дадчихсан юм шиг хүл гарна эвлэг гэх чинь завлин тухлах нь чихтэйхэн. Энэ мэтээр хид хідэн удаагийн бясалгалын үеэр тэрээр өөрийнх нь дотоодод ямар нэгэн зүйл байгааг мэдрэх боллоо. Тэр ийм байдлаар сууж байхдаа нэг удаа сонин гэмээр зүйлтэй нүүр туллаа. Түүний өмнө нэгэн өвөрмөц содон толиор хийсэн хаалга байх ба хаалганд бүсгүйн дүрс тусахад хаалга аяндаа нээгдэж нийлягаан өнгө бүхий солонгорон хуйлрах уртаас урт гэрэлт хонгил байгаа харагдлаа. Хонгил руу алхаад орж болохоор ойр байвч орохыг хүсч хонгил руу дөхөх мөчөд нөгөөх айдас түүний ар нуруунаас ойртон ирж саад хийсээр гисэн ч түүний сонирхол хонгил руу татагдана. Бүсгүй зогссонгүй, зогсох хүсэлж төрсөнгүй. Харин ямар нэг аргаар тэр хонгил руу орох хэрэгтэй. Гэхдээ яаж? Айдсаасаа салж байж л орох хэрэгтэй болох нь гэж боджээ. Тэр гэрэлт хонгил руу орохын тулд янз бүрийн арга хэрэглэн айдсаа давхаар оролдож туршсаар байлаа. Нэг удаа ийхүү ээлжит оролдлого хийж байхад гинэт нэгэн гар түүний зүг сарвайж хаанаас ч юм танил бөгөөд сайхан хоолоогоор юу ч бүү бод зүгээр л урагш алах гэлээ. Айж сандарсандаа шууд бясалгалын төвлөрлөөсөө гарлаа. Хэсэг болсон явдлыг тунгаан суулаа. Энэ хоолой хэн байсан бэ? Ямар танил хоолой байсан бэ? Гэд эргцүүлэн бодно. Тэр хоолой гар түүнд огтоосоо аимшигтай санагдаагүй. Танил дотн байсан. Гагцхүү намуун гинтийн энэ байдлаас цочирдож сандарсан байв. Тиймээс тэр дотроо ийм бодлоо. Би ер нь галзуурч байгаа баха. Хүмүүс бясалгалыг багшаар заалахгүй бол галзуурдаг гэсэн үний юм байна. Хамгаалт хийж байж бясалгадаг гэд байсан гэж бодон яаран бослоо. Өдөр хоног өнгөрсөөр намуун бүсгүй энэ хооронд нөгөө алдартай бясалгалын багш сүнслэг зам мөрөөр явж байгаа гих мундаг хөтөж багш нарын хичээлийг ирж сурсаар 14 хоног, 21 хоног сарын хугацаатай гэл янз бүрийн сургалтуудад сууж бясалгалын нилээдгүй төрлүүдээр хичээллэж өөрийн дотоод руу харж өөрийгөө судалж үзлээ. Багш хөтөж ном тохимлоос суралцаж бясалгалын талаар зохих мэдлэгтэй ч боллоо. Гэхдээ намуунд нэг том дутагдал байсан нь тэр юмд маш өнгөцгөн ханддаг байв. Хэсэг уншиж судалж байгаад л энэ миний хайсан зүйл биш байна гэд л орхидог. Эсвэл багш нь таалагдахгүй байна. Бүр эсвэл багш бит хоёрын инээрийг таарахгүй байна гэд л орхидог байлаа. Тэр шууд бодит үр дүнг багш нараасаа хүсдэгч хинэн ч түүний шалгуурт хүрч байсангүй. Түүнд судалж туршиж үзсэн мэдлэг туршлага арвинч нэгийн ч төгсгөлийн хүртэл тууштай явж байсангүй. Ямар тач айцаа давж чаддаг боллоо. Айцаа давдаг болсон гэж өөртөө дүгнэлт өгч дахин нөгөө хонгил руу орохыг хичээж дахин оролцсон боловч эргээд нөгөө хонгилоо олгоо болж төөрөгдөлд оржээ. Тэрнээс болсон ч юм уу эсвэл өмнөх мэдрэмжүүд хүндрээч байх шиг. Түүний сэтгэлд үргэлжид байдаг ганцаардал, хүлээлт, айдас хിവэрл. Ямар ч юмнаас бүрэн таашаал авч чадахгүй цухалдаж дутуугийн мэдрэмжтэй явсаар. Түүнд дутагдах зүйл энэ ертөнцид үгүй. Түүнийг хайрлах эр нөхөр, үр хүүхдүүд, гэр бүл, хамт олон, найз нөхөд гэдэл бүгд байгаа. Гэвч намуунд нэг л зүйл дутуу мэд. Өөрийгөө олох хэрэгтэй. Өөртөөгөө суу, өөрийгөө сонс. Эдгээр үгсийг түүнд бясалгалын багш хөтчнөр бусад сүнслэг замаар явж байгаа гэх хүмүүсээс удаа дараалан хэлсээр л сонссоор л. Гэхдээ бүсгүй ил ертөнцөөс ирлээ хайсаар. Зарим нэг хүмүүсийн дуу хоолой түүний чихэнд нөгөө гараа өгч урагш яв гэж хэлсэн хүний хоолойг санагдуулж өөрийн ирэхгүй олны дундаас барьцгүй зүйлийг хайж хүмүүсийг ажиглаж анзаарч хайж бүр танихгүй хүн байсан ч ярьж үзмээр санагдана. Энэ ертөнцид тэр хүн байх л ёстой. Би хоолойг нь сонссон. Би харвал шууд таньж байж магадгүй хэмээн бодож төсөөлдөг байв. Ийхүү бүсгүй бясалгалаас бясалгал руу дамжсаар өдөр хоног өнгөрөх тутам өөрийн бодит энэ ертөнцийн амьдралаас улам бүрээр холдож гайхамшгийг хүлээж сүнслэг ертөнц рүү тэмүүлж суусаар л. Гэхдээ үр дүн хизээ гарахыг мэдэхгүй л байлаа. Энэ хугацаанд намуун өөрийнхөө амьдралын үнэт зүйлсийг хийгээд хүн болж төрсний утга учир, хүний амьдралыг танин мэдэх, ухаарах, өөрийн амьдралын тууллаа үл анзаарч эхэлсэн юм. Тэр гадуур салхилж явахдаа, гэртээ зурагт үзэн суухдаа, гэрийн ажлаа хийж байхдаа, бүр хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа хүртэл уншиж судалсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхээр оролдоно. Одоо цагтаа амьдр,
Одоо цагтаа бай. Одоо цагтаа орш гэдэл өөрөө өөртөө уншдаг уншлагатай боллоо. Гэхдээ түүний амьдрал тохиолдох сайн муу ямар ч цаг үед хэлэгддэг хамгийн үнэт хамгаалалт болох олон жилийн өмнө буурал ээжийнхээ заасан тэдгээр тарныг хизээч мартаагүй бөгөөд хизээд амандаа хэлхээ үргэлжид санаж байдаг байв. Нэгэн өдөр намун бүсгүй нөхрийнхөө дэргэд сун хүлгүй хотын төвжрэлд нилээдгүй цагийг өнгөрөөн байхдаа хэсэг зурт дуг хийсэн байлаа. Түүний сүнс биенээсээ гарч агаарт нисэх тэр гайхамшигтай мэдрэмж, өөдөөс нь сунгах дулаахан гар, толин хаалга, нийл ягаан гэрлийн хонгил, гинт машин тоормслон тэр зочин сэрлээ. Түүний нөхөр хараалын үг урсган өмнөх машины араас дууд тохоогоо хангинуулан эсэргүүцэл илэрхийлж байв. Бодвол ээлжид замын хөдөлгөөний соёлтой холбоотой жолооч нарын тулаан болсон болтой. Нүдэ нухан бие тэгшлээд өмнөх машиныг хальтхан харж түүний дэргэд зэрэгцэн зогсох тасхар ганган үнэтэй барийн машины дугаар дээр нүдэн тогтлоо. Ямар гоё дугаартай машин бэ? 11 гинүү? Их л үнэтэй байх таа гэж бодон дэргэд нь уурсан байх нөхрөө тайвшруулах санаатай энэ их үнэтэй машин уу? Гэтэл нөхөр нь би яаж мэдтгийг гэж их л ууртай хариуллаа. Бүсгүйд нөхрийн хариулт хад мөргсөн аятай эвгүй санагдаж надад яагаад уурлаад байдгийм бэ? Би ямар буруутай юм? Гэд сөргөө давлаа. Хос хоёр хүний амьдралын эргүүлэгт орон тус тусын ажил түүртэн хүүхдүүдийн сурлага хүмүүжил гэр бүлийн мөнгө санхүү гэх зэргээс өөр сэдвээр хөөрөлдөхөө болжээ. Урдийн адил хорвоогийн сонин хачин хөөрөлдөж, хөхрөлдөж, зугаалж, наатханч багсаж, нэг л их ядарсан хүмүүс оройдоо хоёр тийш харан унтаад өглөөс ирээд хоёр тийш ажилдаа явдаг дэглэмд оржээ. Хаяахан хоорондоо хүүхдүүдийн асуудлаас болж муудалцахаас биш бие биенийхээ асуудлыг ч барагтаавал сонирхоо болжээ. Намун энэ бүхнийг эргцүүлэх завдалгүй ажил, сургалт хүмүүжлийн арга хэмжээнүүд, семинар, бясалгал, худалдаж авсан олон номуудаа уншиж дуусгах гэдэл хоногийн 24 цагт багтахгүй хөтөлбөртэй. Харин түүний нөхөр ажил төрөл, амьдрал залгуулах мөнгө төгрөг, дээр нь байрны зээл олчих санаатай байгууллагуудын үүдийг сахиж, хаалгачаас нь эдийн засагч, дарга даамал гэдэлгүйгээд ухаангүй шахам. Энэ бүх давчуухан хугацаанд багтамгүй их ажлаа амжуулах гээд түүндээ ихэд бохимдон ууртай болж хараах үглхэн ч ихсжээ. Аргагүй дэх өөрхий эцэг эхээс өвлүүлэн үлдээсэн байр нь ихэд хуучирч муудсны дээр хоёр хүүхэдтэй эцэг хүн үлдэх үр хүүхдүүддээ аятайхан байр сууц үлдээчих санаатай зүтгэж явааг эхнэр нь анзаарч байгаа эсэх нь бүү мэд. Үүгээрч зогсохгүй төрийн албан хаагчдын туйлын зовлон, орон байрны зээлийн материал энтергээд бөөн асуудлуудад дарагдаастай байлаа. Түүний нөхрийн амнаас савл хийвэл гардаг үг нь хараалын үгс. Үглэх бовтнох хосолсон ижил утгатай өгүүлбэрүүд л хөврнө. Эцэг эхийн байр байтал чи хувьтай байртай гэд байр өгөхгүй юм байгуулга гэдэл үглэнэ. Тэгснэ. Энэ муу байраа зараад мөнгө нэмж зээлээд олон өрөөтэй том үнцэнээ алдахгүй байр авдаг ч юм билүү? Эсвэл хоёр тустай жижиг байр авдаг ч юм билүү те. Энэ хүүхдүүд мөдөл нөхөрт гарна. Эхнэр авна гэд бөө юм болох байх. Ер нь ирээдүйтэй сонголт хийнэ л гэх юм. Хөөрхий ганцаараа л амандаа өглээд л хөлсөө цуулаад л явах болж. Намууны нөхөр сэрэг толгойтой, сэргэлэн залуу гэдгээ баталж, зорьсноо биелүүлэхээр зүтгэж, улсын ажлаасаа гарan найзуудын хамтаар хувийн бизнес эхлүүлэн тунч завгүй нэгэн болж хувирлаа. Бизнес нь амжилттай болох хэрээр завгүй болж гэрийн бараа харах нь багасна. Тэр ямартай ч байр сууцаа сольж унаа машинаач томруулж амжжээ. Бүсгүй нөхөр ийн ажил амьдрал сансан зорьсонд бүтэж аз нь атгандаа багтаж ядан байхад эхнэр намуун нь эсэргээрээ үг дуун цөөрч дотгошоо нэгэн хүн гундуухан алхана. Учир нь бүсгүй мэдрэмж нэг л сонин болоод байлаа. Үе тарих толгойн иргэн буурал ээжийг нь амьд ахуй үед харагдаг байсан гэрлийн гялба үе зурсхийн нүдний буланд нь харагдаж түүнийг зовоох болжээ. Хөөрхий бүсгүй хэр чинээндээ тааруулан элдв бясалгал хийж 7 хүрдээ цэвэрлэж энерги гэрчмээ засаж байгаа нь гэж сар нарны дом аавра оншилгоо эмчилгээ гихчиг хүртэл хийлгэж үзлээ. Сүүлдээ бүр нүдний эмчит очлоо. Хараагаа шалгуулад хараа мудаж байна гэж онш тавьж шил тааруулж зүйлээ. Нөгөө шилээ алдаг оног зүгээд нэгэнтээ дасаагүй тул бүр шургуулгандаа хийгээ зүүхэж боллоо. Тэднийх шинэ байранд ирээд удаагүй байгаа тул өндөр давхраас болж даралт ихссэн байх гэж найз багш нь оншилсан их л дөхүү санагдлаа.
Учир нь түүний нүдний буланд харагдах гэрлийн гялбаа гэрт нь байхад илүүтэй харагдаад байгааг анзаарлаа. Түүний хажуугаар намун бясалгалын үед уулзсан тэр гэрэл дуу хоолой зэрэгт ухаанаа алджээ. Өдрийн ботол шөнийн зүүд. Хажуу дэрэгдэх хүнээч анзаарах завдалгүй цаг зав гарвал бясалгал хийн суудаг боллоо. Зүүдний найз болон зөнч зүүдэнч эргэн ирэхгүй зовоосоор л байлаа. Бясалгалаа хийсээр л нөгөөх л мэдрэмж, нөгөөх л айдас, хүсэн хүлээсэн дуу хоолойгоо хүлээсээр л хоосон доторх ганцаардал энэ ертөнцийн юмс бүгд хуурмаг мэт санагдана. Энэ бүхэн хизээч дуусахгүй мэт. Гэхдээ хизээч энэ хоосрол, айдас бас хэн нэгнийг хайх мэдрэмжээ орхиж болохгүй. Энэний учрыг олчихвол бүх зүйлийн зангилаа тайлагдана гэж найдсаар. Намун бүсгүй сүнслэг эгогийн хүчинд дарагдаж, өөрийгөө энэ ертөнцид амьдарч, энэ ертөнцөөс суралцахаар ирснээ мартсан байлаа.